Гүүдний Ворс олон улсын төрөмс байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газартаа Good Water төслийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Тус төслийг хамтран хэрэгжүүлэх гэрээг дүүргийн засаг дарга Ардна Газар Гүүдний Ворс олон улсын төрөмс байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Чүсэн Хянаар үзгэллээ. Good Water төслийн хүрээнд Налах дүүргийн 1-4 дугаар хороонд нийт 4 ширхэг орчин үеийн стандартад нийцсэн ухаалаг хутгийг шинээр барих ажлыг хийж гүйцэтгэн ашиглалтанд оруулан унтны усны аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах юм а. Энэхүү төсвийг Гүүдний Ворс олон улсын төрөмс байгууллагын 200 сая төгрөгийн санхүүжилтийн хүрээнд хэрэгжүүлэх юм а. За сайн байна уу. Тэгээд Налах орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн мэргэжилтэн утган юг байна. За тэгээд манай төслийн Good Water буюу грант төсөл маань энэ 20 онд Налах дүүрэгт хэрэгжинэ. За энэ төслийн хүрээнд нийт 4 ухаалаг хутгийг нийт 4-7 дугаар хороодуудад байршуулна. За тэгээд нэг хутгийн зардал бол 53 сая төгрөг байгаа. Тэгэхээр 4 хутаг маань 250 сая төгрөг болно гэсэн үг. За тэгээд бид нэр энэ төслийг зөвхөн ухаалаг худаг барихаас гадна сургалт нөлөөллийн ажлыг Налах дүүрэгт 5000 иргэнд сургалт заана. Тэгээд ямар сургалт байна гэхээр унтны усны эрүүл ахгүй, усны зөв хэрэглээний талаарх сургалтыг бид нэр 5000 иргэнд заахаар төлөвлөж байна. За тэгээд манай төслийн бас нэг онцлог нь Налах дүүргийн засаг даргын тамгын газартай хамтарч ажиллаж байгаа. Тэгээд хамтын ажиллагааны хүрээнд Налах дүүргийн засаг даргын тамгын газраас орон нутгийн хөгжлийн сангаар нэг ухаалаг хутгийг бүрэн иж бүрэнээр тохижуулан ажиллахаар төлөвлөж байна. Тэгэхээр энэ жилд 5 ухаалаг худаг Налах дүүрэгт иж бүрэн барьж байгуулагдах нэ. Мөн бид нэр энэ 20 онд хандивын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Тэгэхээр дан ганц манай байгууллагын үнийг барай зогсохгүйгээр Чандбар Налах байгууллагатай бас хамтарч байгаа. Тэгээд мөн хандивын үйл ажиллагааг Налахын бүхэл төрийн байгууллага болоод төрийн бус байгууллагуудаас хандив цуглуулж бид нэр цугласан хандиваар иргэд олон нийтэд хандсан сургалт нөлөөллийн ажилдаа хандивлахаар зарцуулахаар яригдж байгаа. Энэ 6 сараас эхлээд бид нэр байгууллагуудаар хандивын хайрцагыг байршуулж эхэлнэ. Тэгэхээр яг хамтарч ажилладаг хамтын ажиллагааны байгууллагууд маань 7 хоногийн турш ч юм уу те хандивын хайрцагаа яг байгууллагад байршуулад цугласан хандивыг бид нэр тусгай дансанд байршуулж байгаа. Тэгээ бид нэр хэрвээ боломжтой бол нэг хутгийг одоо хандиваар босгох санаатай байгаа. Тэгэхээр манай Налах дүүргийн ард иргэд болоод бүхэл ард байгууллагын ажилчид болоод хөлбөрчдөө одоо манай хандивын үйл ажиллагаанд хамрагдаасай, идэвхтэй оролцоотойгоор байгаасай гэж хүсэж байна. Тэгвэл дүүргийн засаг даргын тамгын газрын зүгээс орон нутгийн хөгжлийн сангийн 183 сая төгрөгийн санхүүжилтээр хутгийн ус хадгалах нөөцийн сан 24 ширхгийг авч суйрлуулах мөн 30 сая төгрөгийн үн бүхий бохор ус зөөвөрлөх автомашиныг дүүргийн хэрэгцээнд худалдан авах ажлыг төслийн хүрээнд хэрэгжүүлэх юм байна. Ард иргэдийн эрүүл амьдрах орчны нэг гол юм бол унтны усны асуудал. Ягаад гэвэл манай дүүрэгт байгаа 36 орчим хутгууд бол олон жил болцсон. Ариун цэврийн хувьд шаардлага хангахгүй иргэд мань байнгын одоо асуудал гомдол гаргадаг. Яг тэгэхээр энэ унтны усны аюулгүй байдлын чанга халдагдаад байна. Бид бол зэвтэй ус ууж байна. За удаадараа бол бид нэр бас шалгалт явуулж мэргэжлийн хяналтаараа дүгнэлтүүд гаргаж ирсэн. Гэхдээ энэ бол заашгүй солих шаардлагатай маяг гэдэг. Өнөөдөр бол дүүргийн иргэдийн хурлаараа бас энэ асуудлаа оруулаад бид нэр 198 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг бас энэ 30 гаруй хутгуудаа бүгднгийн цэвэр усны саваар одоо солио гэдэг одоо энэ төсөл хэмжээ явагдсан. Нөгөө талаар бид унтны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр гаргаад дүүргийнхаа хурлаараа батлуулаад бас энэ ажлын хүрээнд энэ ажлууд хийж байгаа. Тэр дундаа бас бид нэр олон улс нийслэл дүүргийн хөрөнгө оруулалтаас гадна бас гадаадын хөрөнгө оруулалтыг татаж оруулах энэ асуудлыг бол бид нэр илүү ач холбогдолтой байх үүднээс бас энэ хөрөнгө оруулалтыг иргэдрүү чиглэсэн энэ хөрөнгө оруулалт нь иргэдтэй хурж очисон ийм хөрөнгө оруулалтууд байх ёстой гэж одоо чиглэл барьж явж байгаа юм. Үндэслэл нь өнөөдөр бас энэ биелээ болж байгаа. Цэвэр усныг зөөрлөх автомашины парк шинжилгээ мөн бохрын одоо
тээвэрлтийг хийх ингээ усны машинуудаар бас бид нэр таарах шинжилгүүдийг хийж байгаа. Өнөөдөр манай Чандман налах одоо өмчт байгууллага маань өнөөдөр бас техникийн бас бүрэн бүтэн байдал, бүрэн хангалттай гэсэн бас энэ үндэсний усны аюулгүй байдал одоо зөрчигдөж байгаа юм асуудлууд байсан бол бид нэр энэ ундаа багтаагаад бас энэ асуудлыг шийдэж байгаагаар бол илүү онцлог байгаа. Түгээгч ингээ байгаа тохиолдолд байнгын нэг өдрийн цагаар ажилладаг. Хүн зарим нэг нь ажилтаа болоо шөнө ирдэг, орой ирдэг, ходог руугаа явахаар ходог нь хаалттай байх юм бас асуудлууд байдаг учраас хизээч ирсэн тэр иргэн өнөөдөр тэрийг аваа. Энэ дээр бас бид нийгмийг л иргэдрүүд байгаа сануулж бас анхааруулж байгаа. Тэр үхээр энэ бүтээн байгуулсан юм эвдэхгүй байх. Энийг устгахгүй байх. Дээрээс нь одоо орой үуч ирээдээ бас энэ аюулгүй байх, орчныг бас цэвэрхэн байлгахынтай иргэдэн өөрөө хариуцлага хүлээх ёстой гэдгийг бас иргэдэд анхааруулад бас энэ хийсэн бүтээсэн зүйлээ улам арчлаад хамгаалаад явъя гэдэг тал дээр бас иргэдэд уриалж байгаа 7 сарын бидний тооцоогоор 20 гэхэд бол 4 ухаалаг худаг маань ажиллагаанд орчно гэсэн юм төлөвлөгөөтэй байгаа. Дүүргийн үндэсний усны аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран хэрэгжүүлэх дээрх төсөл үр дүнгээ өгч иргэдийн эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр усаар хангадах нөхцөл бүрднэ. Төслийг хугацаанд нь үрдүүтэй чанартай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллагаа дүүргийн зүгээс онцлсан юм а. Ингээд 4 шинэ ухаалаг хутагтай болох эхний алхам инхүү тавигдлаа.